За YouTube сувгаараа 9-р сараас эхлээд Монголын хөрөнгийн зах зээлийн гол үйл явдлууд болон арилжааны том мэдээллүүдийг маш товчлоод ингээд 7 хоногт нэг удаа бичлэг бэлдэн оруулж байгаа. За өнгөрсөн 7 хоногийнхоо мэдээ рүү орцгоё. 9-р сарын 6-наас 10-ны хооронд Монголын хөрөнгийн зах зээл дээр болж өнгөрсөн гол үйл явдлуудыг товчхон танилцуулаад за хоёрт нь мэдээж өнгөрсөн 7 хоногийн дотоодын хувь цааны 2 дахь зах зээлийн арилжааны том мэдээллүүдэд танилцуулъя. За мэдээллүүдээ эхлээд танилцуулъя. 10 дугаар сарын 6-нд Хятад улсын Цао Бэдэн гүний бомбтод хүргэж өгөх нөхцөлтөө Эрдэнэс тавталгаа хувьцаат компани нүүрсний арилжаа амжилттай зохион байгуулагдсан байна. За худалдааны хилцээрийн хувьд бол 2 нөхцөлтэй байдаг. Хүргэж өгөх болон арчуулах гэсэн ийм 2 нөхцөл байдаг товчоор хэлэхэд. За тус арилжаанд нийт 4 худалдаа авагч үнийн санал ирүүлсэн бөгөөд дуудах доод үнээс 1.2% буюу 2 ам доллараар өсгөж 165.6 ам доллараар амжилттай арилжаалагдлаа гэсэн мэдээлэл гарсан байна. За дараагийнх нь мэдээ Бэрс 4 хөрөнгөөр баталгаажсан үн цасны анх дахь зах зээлийн арилжааны захиалга амжилттай хаагдлаа. За энэ маань болохоор 25 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн санхүүгийн зохицуулах хорооны энэ тушаалын дагуу за энэ хөрөнгөөр баталгаажсан үн цасыг олон нийтэд гэж нээлттэй гаргахыг зөвшөөрсөн. За Бэрс ABS Pro компани олон нийтэд 24 сарын хугацаатай жилийн 19.5% хүүтэй 1,100,000 төгрөгийн нэрлсэн үнэтэй нийт 29 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий юм хөрөнгөөр баталгаажсан үн цасыг олон нийтэд санал болгосон юм байна. За ингээд тус хөрөнгөөр баталгаажсан үн цасны зах зээлийн арилжааны захиалгыг 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч дууссан бөгөөд арилжааны системд Бэрс 4.0 гэсэн ийм тикертэйгээр 202 хөрөнгө оруулагчийн 203 ийм захиалга бүртгэгдсэн байна. 10 дугаар сарын 7-ны өдөр Хасбанк хувьцаат компани за 25 оны эхний хагас жилийн цэвэр ашигаас Ногд ашиг хуваарлахаар шийдвэрлсэн. За банкны төлөөлөл удирдах зөвлөлийн ээлжид бус хурлыг 25 оны 9 дугаар сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны хооронд ингээ хичнээн санал хураалтын аргаар зохион байгуулж за Ногд ашиг олгох хэсэг тухайн асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд дэмжигдээд Ногд ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 25 оны 9 дугаар сарын 15-ны өдрөөр гэж тооцож за Хасбанкны хувьцаа эзэмшигчд Ногд ашиг хуваарлахаар шийдвэрлсэн байна. За энэ маань ерөнхийдөө бүртгэлийн өдөр гэсэн үг. За бүртгэлийн өдөр та тухайн компанийн хувьцааг эзэмшсэн байснаар хувьцаа авах хэрэгтэй болдог. За Ногд ашигыг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор ингээд үн цасны төвлөрсөн хадгаламжийн даасанд нь байршуулнаа гэж мэдэгдсэн байна. За та бүхэн Монголын хөрөнгийн биржийн мэдээлэл хэсгээс за энэ хувьцаа эзэмшигч тууцын тогтоолыг харах боломжтой. Дараагийнх нь мэдээ Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр за хаш эрднийг томиллоо. За өмнө бол бэ дүлгэн мөн жинхлээгүй байсан үүрэг гүйцэтгэгч гэсэн юм юутай явжсэн. За ингээд тэр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгсөн толботой мөн компани туузын 25 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр тэг хаш эрднийг томилсон байна. За энэ нь бол Монголын хөрөнгийн бирж дотроо ажиллаж байсан. За нэг гэлцийнхэн захирлч үлээ юм хүн. За мөн Хасбанктай холбоотой өөр нэгэн мэдээлэл байна. Хасбанк компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах юм хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн байна. За өмнө бол Төмөн шувуут энэ онд мөн хувьцаагаа халааслах шийдвэр гаргаж ирсэн. За миний санаж байгаагаар буруу санааг бол Хасбанк өмнө бас ийм хөтөлбөр хэрэгжүүлсэн санагдаад байна. За энэ удаад бол Хасбанкын туузын дээрх шийдвэр болон Монгол өнгөний холбогдох зөвшөөрлийн дагуу 8 сарын хугацаанд нийт 5 сая ширхэг хүртэлх хувьцааг нэг бүрийг нь 980 төгрөг хүртэлх үнээр тооцсон нийт 4.8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнгээр худалдаа авч халааслахаа мэдэгдлээ. За тэгэхээр 980 төгрөг хүртэл гэдэг маань ер нь бол хамгийн ихтэй энэ ийм ханшаар авнаа л гэсэн үг. За одоо арилжааныхаа том мэдээлэл рүү оръё. За өнгөрсөн 7 хоногт би 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд 11.5 тэрбум төгрөгийн ийм хувьцааны 2 дахь зах зээлийн арилжаа явагдсан байна. За идэвхтэй арилжаалагдсан топ 5 гэх юм бол нэгт нь Мон Логистик 833.8 сая, хоёрт нь Эрдэнэ ресурс 754 сая, гуравт нь Хаан банк 405 сая, тавт нь Голомт банк 160 сая, дөрөвт нь Голомт банк, тавт нь Монголын хөрөнгийн бирж 142 сая төгрөгийн арилжаагаар тус ингэж идэвхтэй арилжаалдаг гэдэг чихний тавд орсон байна. За Эрдэнэ ресурс Хаан банк 2 бол
За ялангуяа сүүлийн үед эднэрс бас топ 5 ийм арилжааны идэвхээр ингэж энэ ангилд ороод байгаа. За харин Апу болон ард санхүүгийн нэгдэл за сүүлийн 7 хоногудад бол энэ арилжааны идэвх нь буурсан. За эсвэл бусад компаниудын хувьцааны арилжаа идэвхцэнтэй холбоотой топ 5-аас бол хасагдсан байна. Идэвхийн үнийн дүнгээрээ хамгийн их өсөлт үзүүлсэн үнэт цаас гэх юм бол за нэгт нь хөсөх трейд 32%, хоёрт нь багнуур 20%, гуравт нь гермс центр 15%, за дөрөвт нь ариг гал 15%, тавт нь тандем инвест банк бас 14%-аар тус өсөлт үзүүлж тэргүүлсэн бол эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн 5 хувьцааг зам бууралтын дараалалаар нь танилцуулбал нэгт нь хөх ган 14.6%, хоёрт нь ногоон хөгжил үндэсний нэгдэл 13%, гуравт нь Монголын цахилгаан холбоо 13%, за дөрөвт нь шивэ ова 12%, тавт нь адуун чулуун 7%-аар тус юм буурсан үзүүлэлттэй байна. За тэгвэл хөрөнгө оруулалтын сангийн хувьд үндэсний хөгжлийн сан 0.5%-аар өсөж 95.5 төгрөгөөр хаагдсан бол мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд 1.4%-аар өсөж 912.4 төгрөгөөр тус хаагдсан үзүүлэлттэй байна. Мандал ирээдүйн өсөлт сангийн хувьд өнгөрсөн 7 хоногт нийт 36.4 сая төгрөгийн арилжаа явагдсан бол үндэсний хөгжлийн сангийн хувьд 5.6 сая төгрөгийн арилжаа явагдсан байна. За өнгөрсөн хагасны өдөр 10 дугаар сарын 11-ний өдөр би жилд нэг удаа болдог мандал хуримтлал гэж та бүхэн зарим нь мэдэж магадгүй. За тэр хуримтлалын аппликейшныхаа төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон. За энэ маань бол юм хурлын шинжтэй юм үйл ажиллагаа жилд нэг удаа ингээд энэ өдөр зохион байгуулагддаг. За тэгээд 4-5 хүн ирээд ингээд яриа хийсэн. За мэдээж мандал санхүүгийн нэгдлийн туузын дарга нь за тэгээ мандал asset management-ийн захирал нь за тэгээд Ахтан Баатар гээд Монголын оюухан академийн үүсгэн байгуулагч за өөр бас юм 4-5 хүн ирээд ингээд сонирхолтой сэдвээр ярилцлага өрнүүлсэн. За энэ удаагийн арга хэмжээнд бол юм 700 гаруй хүн өргөцсөн байлаа. За түрүү жил би бас оролцож байсан 2 жилийнхэн үед за тэгэхэд бол 300 гаруй хүн оролцож байсан. За дараагийн жилүүдэд бол 1000 болгоод ингээд задгаа талбад энэ үйл ажиллагаагаа зохион байгуулнаа гэдэг ингээд ярьж байлаа. За 75000 гаруй хүн бол ашигладаг гэж шүү. Тэгэхээр 700 гэдэг бол энэний 0.1% орчим цугласан байх нь. За дээрх арга хэмжээг бол бидний сайн мэдэх татар хамтлагийн дуучин мөнх чулуун хөтөлж байсан. За сувгтаа би нэг хэсэгхэн юм лайв нэг 1 минутын юм лайв оруулсан байгаа. Ингэж боломжтой болдог болсон байна. Ингээд бүгдээ өсөө өдрийн дугаар болж арга хэмжээгээ нээе гэж бодож байгаа. Тэгээд хөгжил дэдээс очиж бүгдээ хамтдаа болно шүү гэж бас байна. За ингээд дэдээс мөнгө авчиж бүгдээ хамтдаа болно шүү. За энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Хэрвээ иймэрхүү мэдээлэл авахыг хүсэж байгаа бол та сувгийг минь заавал дагаарай. Тэгээд санал сэтгэлдээ бичээрэй.